За сайн байцгаана уу? Та бүгдээ дахин олцсонд үнэхээр их баяртай байна. Өнөөдөр бид One Piece цувралын хамгийн нууцлаг бөгөөд одоо болоор хамгийн чухал дүрүүдийн нэг болох Jewelry Bond-ийн талаар ярих болно. Анхандаа тэр зүгээр л нэг энгийн супернова шиг харагдчихсан. Ягаа өстэй байн хоол идэж уурлаж үлддэг л охин. Гэвч цувралын явцад бид хоёр зүйлийг чухал зүйлийг олж мэдсэн. Тэр ер бусын хүчийг нууж яваа нэгдүгээр. Хоёр дахь нь түүний түүх нь дэлхийн хамгийн эмгэлтэй дүрүүдийн нэг болох Bartholomew Kumaгийн түүхтэй холбоотой юм. Энэ видеонд та Боныг эзэн Жимсний хүч, түүний далд чадварууд, сэргэлтийн онолууд, тэр яагаад One Piece Final Saga-д гол дүр үзүүлж болох зөшгүй талаар мэдэх болно. За ингээд өгөр бичлэг эхэлцгээе. За тэгэхээр бид Боныг хамгийн анхаарсан хэсэг бол Shabondi Arc-ийн эхлэлд Supernova дүрүүдийн хамтраг гарч ирсэн. Supernova гэдэг нь одоо тухайн үед гарсан Worst Generation-ы одоо хамгийн анхны танилцуулга болсон. Үүнд Kid, Law, Lupin-аар байсан бөгөөд тэднэртэй нэг энэ зэрэгцгүүц ирээдүйд бол чухал импакт үзүүлж магадгүй дүр гэсэн одоо бид нар сэтгэл төрүүлсэн. Тэрч бүхэл Бонни бас нэг ялгаатай зүйл нь юу юм гэхээр Worst Generation-ийнхэн бол ихэвчлэн ингээд тийм одоо халуун цустай одоо шууд тулд гэсэн дүр байхад Бонни тэнгэрийн лууг одоо Зорог савчиж алхахаас өмнө хамгаалаад Зорогийн өхлийг одоо хуурамч мэтэр харагдуулж чадсан. Тэгээ түүнээс гадна түүний чөтгөрийн жимсний танилцуулга анх удаа гарч ирсэн бөгөөд тэнд тулдаж байсан маринуудыг хормын хугацаанд нэг бол маш хөвшин болгож, нэг бол маш жоохон хөвгт болгож чадсан байдаг. Энэ нь бол одоо бас нэг тийм сонирхолтой чадвар болгож энэ одоо One Piece аниме гарч ирсэн. Магадгүй энэ нь бол хүмүүсийн боддоор бол тухайд одоо нүд хорсон зүйл байсан гэж боддог байсан. Гэхдээ энд үзэгдсэн одоо бүх үйл явдал бол бодит байсан бөгөөд бид бүгдийн дунд одоо нэг асуулт гарч ирсэн. Дэлхийн засгийн газар яагаад түүнийг хөөж байгаа юм бэ гэдэг нь шүү дээ. Тэр үүнээс хамаарат Боннид зүгээр нэг одоо дүр бишээс гадна түүний одоо чөтгөрийн жимс маш сонирхолтой бас сэдв болж исэн пануудын дунд. Харин эцэст нь одоо SPS 100 доллар одоо ботид Боннигийн жимсийн нэрийг зарласан. Түүний Devil Fruit бол Toshitomi өөрөөр хэлбэл насны жимс гэдэг нэртэй Paramecia төрлийн ямар нэг зүйлд хүрэхэд түүний насыг хүснээрээ өөрчилдөг хүчтэй жимс болон тодорхойлсон. Үүнийг бид нар энгийнээр хэлэх юм бол тэр хүрсэн зүйлийг хөгшрүүлчих болно, хүүхд болгочих болно. Бас үүн дээр нэмж хэлэх зүйл нь одоо бодит одоо органик зүйлс гэхээс илүү одоо амьгүй одоо зүйлсийг хүртэл одоо хөгшрүүлж бас юм залуужуулж чадж байгаа бас нэг чадварыг хальт харсан баг. Харин AK Dark үеэр Бонни өөрийн ирээдүйн хөлбөр рүү буцаж хувирж байгааг би анзаарсан. Булчинлаг хүчрэхийг би өөр заагрууд энэ бол зөвхөн насны өөрчлөлт биш. Харин ирээдүйн өөр боломжтой хөлбөр рүү нэвтэрч байгаа хэрэг юм. Энэ жинхэнэ утгаараа цаг хугацааг удирдах байгаа гэсэн үг. Тэгвэл үүнээс хойш биднэрт нэг асуулт гарч ирж байна. Энэ чадвар тулаанд яг яаж хэрэглэгдэх вэ? Jewelry Bond би одоогийн бидний илэрснээр энэ зүйлсийг хийж чадна. Death-ийн нэг хөдөлгөөнөөр хүүхэд эсвэл хөвшин болгож чадна. Өөрийгөө насыг өөрчлөн Death-тай хуурна. Ирээдүйн өөр хөлбөр туурч хүчээ нэмэгдүүлнэ. Зэвсгүүдээ нас өөрчлөлөөр нь удирдах алсаас цохилт өгнө. Түүний жимс бол зөвхөн хүмүүс биш эзүүлч нөлөөлнө. Тэр хөлгөн онгоцнуудыг хөгшрүүлж унгааж, эвдэрсэн төхөөрөмжийг ухраа засаж, Vegapunk-ийн бүтээлийг хүртэл насыг хурцгаж үгүй их чадвар. Энэ бол зүгээр нэг сонирхолтой биш бүрэн стратеги юм. Зөв гарт орбол тулгааныг бүхэлд нь өөрчилж чадна. Харин одоо хэдүүлээ илүү гүнзгий орцгох юм бол хэрвээ Бонни жимс Awaken хийвэл юу болох вэ? One Piece ертөнцид Paramecia төрлийн жимс одоо Awaken болно гэдэг нь хэрэглэгч нь ойр орчмын одоо өөрчилж чаддаг болж байгааг хэлдэг. За эндээс эхлээд миний одоо теори хэсэг явж байгаа. Би энийг бол яг батлагдсан зүйл гэж хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ үнэхээр энэ Paramecia төрлийн жимсний одоо нэг хийх магадaltaй зүйлс нь бол байгаа. За эхнийх нь болохоор time zone. За насны бүс. Түүний ингээд чадвараа хэрэглэсэн тохиолдолд ойр орчинд байгаа бүх зүйлийн насныг өөрчлөлтөнд оруулж чадна. Хоёр дахь чухал чадвар нь цаг хугацааны шарах эмчилгээ. Магадгүй том тулааны үеэр дөрүүд ингээд маш хүнд төрлийн шарах авсан тохиолдолд түүний шарахыг буцааж ухраагаад шарах аваагүй ерөн буцаах боломжтой. Энд ч одоо нэг төрлийн одоо бараг л тийм зомби айрын мэтийн тийм амар хүчтэй тийм тулааны одоо тийм хизээч тийм дуусшгүй одоо цэргүүд үүсэх боломжтой гэсэн үг. Эсвэл бас нэг хийж болох зүйл нь цаг хугацааны гацалт эсвэл давталт. Death-ийн цагийг гинжин хэлхэнд оруулж гацуулах. За хэрвээ нөгөө JoJo фанууд байдаг бол те одоо нөгөө Diawala гэдэг нэртэй дүр байдэн штэ. JoJo-гийн одоо Golden Wind гэдэг зураг дээр гардаг. Diawala гэдэг дүрийг болохоор одоо Giorno яаж одоо устгадаг вэ гэхээр цаг хугацааны гацалтанд оруулаад ингээд байнгын ингэж амьлах үхэл хоёрын дунд авчиж гацаачдаг. За Bonnid бол ийм төрлийн чадвар хэрэглэх одоо бүрэн потенциал байгаа. Тэгэхээр энэ цаг хугацааны гацалт эсвэл давталт гэдгийг бол би ингэж ойлгож байгаа. Эсвэл Bonnid одоо Luffy-г одоо 10 секундын хугацаанд л түүний бүр ирээдүйд хамгийн хүчрэхэг одоо тэр Gear 5 хэрэгэлдэг тэр ингээд одоо вершинд нь аваачих боломжтой.
Тэгэд одоо эндээс бид нар ингээд нэг том зүйлд одоо дүгнэлт хийх юм бол те Бонни бол ер нь бас амар хүчрэхэг дүр байгаа. Гэтэ одоогийн байдлаар бол энэ хүчээ бол бүрэн хэрэгэл сураагүй. Гэхдээ магадгүй ирэх дайнд хамгийн чухал түлхүүрч байж мэдэх дүр байгаа. За тэгэхээр зүгээр нэг илүү хүчнээс илүү. Тэр бол Бартоломо Комагийн охин. Ирэлхийг хувьсгал дайчин, хожим нь ухаангүй киборг болгон хувирсан хүний охин. Бид саяхан гарсан анимын дээр Комаг Буканер хэмээх дэлхийн засгийн газрын дарлсан ухсааны хүн байсныг мэдсэн. Түүний эцэгхийг алсан, өөрийг нь боол болгосон, дараа нь биеийг нь авч зэвсэг болгосон. Бонни ерөнхийдөө бол энэ бүх одоо Комад бас үйл явдлын хариуг нэхэж буй нэгэн. Нөгөөтэйгүр Joy Boy бол Буканер рейсний хүн байсан байж магадгүй гэсэн теори явж байгаа. Тэгэхээр Буканер рейснийхэн тодорхой хэмжээгээр Никагийн одоо хүслийг тээж явдаг тийм дүр байгаа нь тодорхойлсон. Тэгэхээр одоо бидний мэдхээр одоо илэрсэн бүх Буканер рейсний хүмүүс бол одоо ингээ бараг байхгүй болсон. Тэгэхээр Буканер рейснийхний одоо тийм авж явж байгаа одоо тийм олон генерашныхын турш цуглуулсан одоо тэр нэг хүсэл гэж юм байгаа нөө Will of D гэдэг шиг те. Буканер ч гэсэн нэг тийм одоо хүсэл гэж байгаа. Тэрийг одоо залгамжилж явж байгаа хүн Бонни болж таарж байгаа. Тэгэхээр бид нэр Бонниг бол ярьж байгаа тохиолдолд тэр бол алдар нэр хөөж яваагүй, ямар нэг байдлын эрдэнэс хаагаагүй. Тэр зүгээр л эцгээ эргүүлэн авчрахыг хүсэжсэн дүр. Бас Vegapunk-аас хариу нэхэд дэлхийн засгийн газраас л өшөө авахыг хүсэж байгаа дүр гэдэн тодорхой байгаа. Echo Dark-ийн хувьд бол одоо Боннигийн хувьд бол бүх зангилаан тайлэгдэж байгаа. Магадгүй түүний чадвараар бид нар дэлхийн засгийн газарт байгаа эншин технологиг одоо давж чадах тийм чөтгөрийн жимсний хүчтэй дүрж байж магадгүй. Хэрвээ Бонни үнэхээр л Комагийн охин бол Буканерийнхний бас нэг тийм тусгай чадвар гэж байдаг бол тэр нь одоо Боннид яг илэрх одоо ирээдүйд л магадaltaй гэсэн. Харин дэрсэн малгайтын багт Бонни орж ирж байгаа нэг бас нэг шалтгаан нь магадгүй Лупи Gear 5 хэрэглэх үед маш хурдан ядардаг. Энэ төлөвтөө бараг 10-аас нэг 20 минутын хугацаанд л ороод тулдаад тэгэл унаад байгааг бид нар энэ одоо сүүлийн хуйрлуудаас анзаарч. Харин Бонни орж ирснээр магадгүй түүнийг 10 минут дахин ухраан дахиж Gear 5 руу одоо оруулан одоо Gear 5-ыг одоо хязгааргүй бас ингэж оруулах бас нэгэн түлхүүр гэж магадгүй. Бас ямар нэг байдлаар Garp эсвэл Sengoku эсвэл Silver Rayleigh гэх мэтлэн одоо маш хүчрэхэгдэлтэй амар хөгшөрсөн. Энэ Prime цаг үе дээр байгаа биш дүрүүдийг ахин ингэж насыг ингэж залуужуулаад Prime үе рүү аваачин. Жинхэнэ гал гарсан тулаан гаргаж магадгүй дүр. Эсвэл Zoro эсвэл Sanji-г бүр ирээдүйд хөлбөрлөн өөрсдийнх нь яг оргил Prime байгаа үе рүү аваач. Бүр ингэ тэр эдийг хүчийг даабалдах боломжтой дүр гэсэн. Хэрвээ тэрээр хүчээ бүрэн хянаад одоо бүрэн удирдаад бүрэн ашиглах сурчих юм бол ирээдүйд орох Final War дээр гарах одоо хамгийн том түлхүүр чадвар байж магадгүй гэсэн үднэс энэ бичлэгийг оруулж байна. За ингээд энэ хүртэл манай бичлэгийг үзэж суусан та бүгд үнэхээр их баярлалаа. За үнэхээр их таалагдсан бол бүгдээрээ нэг жоохон subscribe дараад өгье. Ингээд миний энэ одоо YouTube студио дээр гардаг судалгаан дээр ингээд харахаар ингээд манай үзэгчдийн 71% нь биш судлаач чинь 80 гаруй хувь нь ингээд subscribe дараагүй үзэгч нар тэгээд одоогоор 20% нь ингээд subscribe дарсан үзэгч нар байдаг. Тэгэхээр ингээд та бүгд ингээд миний ингээд өшөө гоё бичлэг хийх урам зориг сэргийхийн тулд ингээд бүгдээрээ надаа ингээд гоё subscribe дараад өгөөч гэж ингээд та бүгд үнэхээр их хүсье. Ингээд за баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.